За ингээд бичлэгээ үргэлжлүүлээ. За энэ таас хэлж энэ ингээд 7-8 айл нэг юм баригад болоод тэр баригадын амьдрал одоо ингээд өрнөж штэ. Тэгээд нэг нь аагент болоод аагент нь бараа бүтээгдэхүүнээ авчраад тийм ээ. Тэр за мөн 7-8 айл одоо нэг айл нь ихэд л одоо 20 үнэ гэлөө хэд вэ? 25 үнэг одоо саана. Тэгээд 25 үнэг өглөө бүр саана, орой бүр саана. Тэгээд одоо нийтдээ өглөөдөө ихэд одоо хэдэн литр шүүг одоо юундээ тушаар их үү? Завуудандаа тушаар нэг юу гэж хэлэх вэ? Завуудандаа одоо нэг одоо жишээлбэл 7-8 айл бэрэм байна. 3 бэрэм, 4 бэрэм гэдэг нэг баригадтай. Тэр чинь нэг завуудтай. Нэг завуудан дээр аваачаад ингээд сүмний төгрөө ингээд оочрлоод ингээд жагсаагаал тэгээд 6 цагаас эхлэв. Тэгээд нэг 7-8 цаг гээл нөхөө дуусна. Тэр завуудны ажилтны завуудны эрхлэгч нэг 3 хүн байна. Тэр 3 чинь машиндаа яг хөө тэр үедний цахилгаан машин гэдэг мотороос хаад машин гэдэг. Болцсон. Тэгээд машиндаа цугаа машиндаа тэгэл. За саач чи сүлд нь юу яагаад тийм саач чи сүлд нь тэгээд нөгөө сүү сайлаа өгчээд өвсөндөө явна. Одоо тэгээд хатангаа бэлдэн тэгээд одоо хашаа өвсөө янзлан үсээ тэр суух завтай. Та нэг түрүүнд хэлжсэн хавар болонгууд нөгөө нэг одоо айл нь гэдэг юм уу нэг эмэгтэй хүнч баг өгчих юм уу эмэгтэй одоо нэг эмэгтэй нэг айл нэг хүн одоо 25 хүртэй байл. Тэгэхээр чи нэг айл одоо нэг одоо ахад ээжээс нь гадна нэг одоо 16 нас хүрсэн эмэгтэй хүүхэд байдаг. Дахиад нэг саалчин. Ахад нэг саалчин ахад нэг 25 нэг аав. Тийм байна. За тэгээд 25 нь хавар болно нэг саалчин 250 хон төлөвлөлнэ. Төлөвлөж авна. Тэгээд нэг айд 2 саалчин гихгүй. Тэр саалчин дулуу саалчин ахад тэр нэг нь бас ахад 250 хүлээж авна. Ингээд 500 хон төлөвлөлээд 50 хөр мал төлөвлөлээд бүх хариуцлагыг өөрсөн хүлээ. Энэ 2 саалчин. Энэ бол одоо 70-аад оны үеийн манай Монголын ферм яаж ажиллаж байсан бэ гэдэг сайхан бодит түүхийг та хүүрнж өглөө шүү дээ. Баярлалаа гэж. Энэ их мундаг юм аа. Одоо энэ орчин цагт чинь нөгөө Монголын энэ хөдөөг малчингаа яаж энэ орчин цагтаагаа хослуулж ажил амьдралыг зохицуулах уу гэж яриад байгаа л да. Тэгээд 70-80-аад оны хүүхэд багчууд чи өнөөдөр ингээд аав ээж болоод тийм ээ. Тэгээд таны үеийн одоо түүхийг аав ээжээс тэр хүмүүс харсал байх. Гэхдээ учрыг ойлгоогүй ээжээ том болцсон, зах зээл болцсон. Тэгээд одоо буцаад ингээд та бүхнээсээ суралцах юм цаг нь болчиход байгаа юм л да. За тэгээд нэг 10-аад айлыг дээр үднөө Чингисийн сэргүүдийн чинь 10 гээл тийм ээ 100 гээл бүлэглээд хооронд нэг ахлагчтай болгоод ингээд зохион байгуулалтанд оруулж байсан шиг л таны үеч гэсэн ферм гэдэг чинь нэг 7-8 айлыг ингээд нэг ферм болгоод ингээд зохион байгуулж ээжилдээ энийг л би таны ярианаас их орзуурхаж бичиж авч байгаа шүү дээ. Танд их гэлээлаа. Энийг сайхан түүх байна. Тэгээ хожим хойно та бас Улаанбаатар хотод ирээд энэ биш Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой юм уу нийтийн хоолны Трест гэдэг юм байгууллагт ажиллажээ. Та тэр хэсгийг нэг дурдж бас хэлж өгөөч. Энэ бас их сонирхолтой түүх байна. Яг би дундын одоо тэр бүх гоондонгуудад хоол бэлдээд өгдөг тэр дундын зэк гэж нийтийн хоолны дундын зэк гэж байсан. Тэрэнд би бэлтгэж хийгээд тэгээд одоо тэр бүх гоондонгуудад л одоо тэр төмөс ногоо байцаа одоо тэр бүх л хэрэгэлдэг бүх юм захиалгаар орж исэн бүх юм бэлдэж өгдөг. Тийм бэлтгэж байсан. Тэгээд одоо нэг 3-4 бэлтгэгчл одоо юу орж исэн болгоны бэлдэж өгнө. Ямар одоо жишээлбэл гуйны махаар тийм хийж тийм мах шилүүлж явна. Тэгвэл за тийм бууцны мах татуулж явна. Тийм ногоо арилгуулна гэвэл тэр бүгдийг бэлдэж өгдөг. Тийм бэлтгэж байсан. Тийм ээ. Дундын Трест гэж хэлээ. Дундын цех гэж одоо худалдаа бэлтгэлийн Трест гэдэг дотроо чинь ба тийм дундын цех гэж байсан. Гонцнуудын хоолыг бэлтгэдэг цех. Тэгэхээр та бүхэн тэр түрүүнд та хэлжсэн нөгөө одоо гулууз махыг гэл авчирхаар сайхан шулаад тийм ээ. Тэр дундын цех чинь нөгөө одоо тэр байн дээрээс
өдөрт одоо хэдэн тэр гонцонгууд хэдийн хэмжээний мах авдаг гэсэн тэрийг чинь маха авчирна. Тэгээ бас тэр цэхийн чинь тэр юунууд чинь бэлтгэжсэн цуган шуулна. Тэгээд гуй хаагаар нь бүр төрөлжүүлээд гэсэн үг. Тийм, төрөлжүүлээ тэгэл ямар тэр гонцон ямар хоолны ямар мах авахгүйгээ төрөлжүүлээд өгнө. Тэгээд яахан нэг тийм 70 мадны тийм хайлттай мэлдтэй хийж тийм үл машиндад буусны маханд явуул. Энэ бол одоо 80 хэдэн оны үе юу? Тий. Одоо 80 хэдэн онд 90 оноос л өмнө дээ. Өмнө байна. Өөрөөр онд байсан бас. Тийм. Тийм би ч одоо 70 онд хөдөө байсан. Тийм ээ. Тэгэхээр та одоо тэр дундын тэр цэхэд ажиллаж байхдаа ер нь манай Монгол орн биш энэ Хөвсгөл аймагта ер нь энэ гуанзнууд их 4-5 байсан гэж хэлж байгаа шиг байсан. Ер нь тэр ошроод байсан уу? Ер нь ямар байсан? Ер нь тоо нэмэгдээд л байсан уу? Тэр нэг хаагт нэмэгдээгүй ер нь тэр дээрээс цаанаасаа тэр ер нь тоото. Нэгдүгээр гонц, хоёрдугаар гонц, гэл ингэсгээл нэгдүгээр гонцонд одоо жаач төлөөлөх буудлынхаа хажууд тийм уусаа түлээж авна. Дөрөвдүгээр гонц тийм гэл ингээд дор цөөхөн гонц тоо тийм биш. Тэгээ та одоо ингээд аргагүй нийтийн хоолны салбарт ингээд бэлтгэл хэсгээр ажиллаж байсан учраас 1 кг одоо сайхан цул махаар бол хэдэн буус хийдэг гэлээ тэр чинь ер нь хийж болохоор гэлээ. Тий, нэг 70 хэдэн буус л гардаг гэсэн юм да. 1 гэж байсан байна. Тий. Мундаг юм аа. Тэгэхээр өнөөдрийн ингээд хүүхд залуучуудад та ер нь хоол хүнс бэлтгэх одоо энэ айлууд чинүүд бас л ажил төрөлийнхөө зав чөлөөнөөс болоод тэр болгон гэртээ хоол унд бэлтгэхгүй л байна та. Та ер нь энэ хүүхд залуучуудад энэ хоол хүнстэй холбоотойгоор ямар ер нь одоо сургаал гэдэг юм уу сургамж одоо хэлье гэж боддог бай. Ер нь дотроо ингээд бодож явдаг зүйл шүү дээ. Хоол хүнсүүл таны хувьд юу ер нь энэ хүмүүс юу гэж ойлгуул дээр вэ? Одоо хүн чи одоо хамгийн эрүүл мэндтэй одоо хоол хүнсэндээ л анхаарах зүйл юм байгаа юм да. Тэгээд одоо болж ил өгвөл өөрснөө бэлдэж өөрснөө одоо эх орныхоо бүтээгдэхүүнийг л идчихвэл зүгээр юм уу гэж бодож идэв би. Тэгээд одоо тэгээ манай хүмүүс одоо дандаа гадны юм тийм чи гоё сайн ийм чи халуун ногоо сайхан тэгээд идэв. Одоо тэр чинь надад нэг тийм таалагдсан. Нэг тийм хүүд байдаг. Би танд одоо үнээр их гэлээ. За баярлалаа. Энэ миний амьдралд хүртэл одоо миний ээжийн аав гэхээр миний өвөө тийм ээ. Тий. Одоо сүйд тосны завуудын тийм завуудын моолоо гэдэг тийм тэгж дуудагддаг хүн байлаа. За. Завуудын моолоо гэх тийм ээ. Тэр сүйд тосны завуудын тэр машиныг хариуцаад магадгүй тэр сүүгийн одоо боловсруулах ажилд тэр оролцдог хүн байсан баг. Тий. Тийм үний тэгдгийн завуудны тэр ингээл одоо нэр өгсөн байдаг шүү дээ. Тэгээд бас худалдаа бэлтгэлийн ангийн дарга гэдэл одоо зах зээлийн үед юм уу да? Зах зээлээс өмнө л дээ худалдаа бэлтгэлийн анги гэдэг чинь өмнө байсан тийм. Тэгээд тийм бас одоо миний ээжийн бас нэг төрсөн дүү ээжийн ах юм байна. Одоо худалдаа бэлтгэлийн ангийн дарга байлаа. Тэгээд бид нар л нарийн учрыг мэдэхгүй хүүхэд байхдаа мэдэхгүй байсан ч тэр хүмүүс маань тухайн үеийн тэр социализм гэдэг нийгмийг байгуулах орон нутгтаа тэр арт одоо тэр сум орон нутгийнхаа иргэдийг зохион байгуулах ажлыг гардан хийж байжээ гэж би одоо ойлголоо миний ярианаас. Гардан хийхээр баг хүмүүс одоо ерөөсөө их хариуцлагатай байлаа. Одоо юмыг чи ерөөсөө тэр цаг баримтлах ер нь юмыг тэр чанартай их чинь тийм их хариуцлага өндөртэй байсан. Одоо тийм одоо залуучууд ч юм уу одооны зах зээлд өөртний эрх чөлөөч гэдэг юм уу одоо тэр нэг хариуцлага нэг их муутай байх шиг бидний одооны залуучууд. Та тэр үеийн ноос бэлтгэлийн талаар ер нь ямар түүх хэлж чадах вэ? Аль шир бэлтгэл дээр ч юм уу? Таны яг таны одоо таны хамаарч байсан фермд яг энэ талаар одоо ямар үүрэг даалгавраар хийдэг үздэг вэ? Одоо тийч юу штэ фермийн болохоор шууд үхрийнхээ хөөргийг одоо нэг үхрээс тэдэн грамм хөөр гарна. Тэгээ тэрийг чинь гараараа зулгаж өгнө. Грамд. За тэрийг дутаасан байх юм бол тэр хүн өөрөө төлнө. Тэгээд одоо нормтой хэдэн грамм. Тэгээд одоо ерөөсөө тэр үхрийн чинь юу гэж чинь хөөрийн чинь тэгээд одоо гараараа зулгаагаад. Юу саадаг 20 хэдэн үхрээ байж. Тэрийг юу штэ тийм байна. Хөөрийн тушаал. Тэгээ хажуугаар нь тэгэл одоо тэр мал төлөвлөн тэр хөдөөний ажил чинь. За тэгээд өвөл одоо төлөв мал багтаа болоод ирэх алдаад юу яа.
үйлдвэр бригадын ажил хийж гэн гэдэг одоо нэг машин түлээв л дээ. Тэгэл түлээгийн тавгш шүү. За түлээгийн чинь одоо тэгэл нэг сая чи нэг машин түлээ бэлдэж өг. Тэдний удаа борлуулсан тэдэн борлуулсан бэлдэж өг. Тэгэл одоо тэдний бүгдийн үйлдвэр бригадын төлөвлөгөөгээд биелүүлж хийж өгөх шүү дээ. Тийм байсан. Тэгэхээр тийм сайхан байжээ. Ажил гэдэг зүйлүүд ерөөс араасаа ундардаг байжээ. Ундардаг байсан. Тэгж тэр нийгэм өнөөдрийн нийгэм хөгжсөн байна л да. Энэ суур одоо тийм ээ. Тийм одоо тэр бол ерөөс ажлыг бол ерөөс тэр үеийн улсууд бол одоо ажил гэдэг ерөөс тийм юу яана гэж байхгүй да. Одоо өглөө манай ээж мэж чинь одоо бид чинь 3 цагт болсон шүү дээ өглөө. 3 цагт босоод нялх хүүхдүүдтэй чинь сэрээгээл ноожод унтуулаад тэгэл унтуулсныхаа дараагаар л хүүхдээ гарна. Тийм ээ. Өөртөө тэр үед чинь нэг за тэр фермийн 25 үнэ байвал яг албаных хувийн ганц 2 үнэ байх уу? Байна. Яг гоо тэр чинь нөгөө нэг айл 5 үнэнээс илүү үнэтэй байхгүй. Хувийн 5 хүрт үнэтэй байж болно. 5 үнэтэй байж болно. 50 толгой мартай байна. Бүгд одоо тэр айл үхэр адуу хойно бүгдээрээ нийлээ 50 л байна. 50-аас илүү гарсан нэг гэж яваад явчихна. Тэгээ манай ээж аав нь тийчтэй малтан хүмүүс байсан бол манай ээж бас 200 гаруй сардаг байж 200 гаруй сардаг тэр хоёрын нэг хэмжлүүлээд тэгээд одоо тэгээд манай тэр юунд их уу сарууд амьдрал нэгдэлтэй тэгээд хөшөөжийн тэр сардаг чинь тэр гомб гэдэг юм аа л да сардаг гомб гоох гэдэг одоо дан сардагтай айл одоо энэ үйлсэд нь явж шээ. Ямар сайхан буй тийм юу байгаа штэ тий. За ихтэй үнхээр гэлээлаа. Одоо таныг энэ манай бичлэгийг олж үзээд энэ та өдрийн яриаг олж үзээд энэ ихтэй нэг хууч өөрий танаас нэг түүх асууя гэсэн хүн байвал ямар утгаар холбогдох вэ? За би яг 96 65 2017 гэсэн утсал байд юм. За их баярлалаа. За баярлалаа. За ингээд ихчмэн та уртудаа насалж энэ өнөөгийн хүүхд залуучууд одоо хүний өөрийн гэлтгөө бүхэл хүүхдүүдэд одоо амьдралынхаа сайхан түүхийг харамгүй ярьж өгч энэ болгоны хэрээр өнөөгийн залуус ухааж иж тийм ээ ажил хөдөлмөрт дурлаж тэгээд ирээдүгөө илүү одоо сайхан босгож бүтээгээсэ гэж хүсэж энэ ярилцлагыг хийлээ шүү. За баярлалаа. За